За нүрэ батцгаая. Миний хөмсгөнд айгүйх зэрлэг урагчжээ. Тэгээ аав ихлээр би бүх хөмсгөнийхээ юм нэг стопхайг нь хайцсан. Тэгээ шинээр аав байхгүй. Би нүрэ хөдөлтөнд хамгийн эхлээд хөмсгөнөөс эхэлдэг. Яагаад гэвэл нүрэнд айгүй олон юм төрчихчээд ер нь хатхыг нь хүлээж аваад хөмсгөө будахаар юу яддаг байхгүй юу? Хөмсгөний харандаа сайн гардггүй ерөөсөө. Ижил би айгүй зузаа бодчихлээ. Нүрэ чигшүүлнэ. Чигшүүл. Нарны тос. Тэгээд праймер. Энэ болохоор нүдээс авсан. За тэгээд кремэ төрөхөөс өмнө хөмсгөө сайхан ингээд доор нь консилер доод уу дарагчаар сайхан дараад за одоо тэгээ кремэ төрөх нь би сая Таиланд тавьсан болохоор дахиад амар харалцсан. Тэгээ надад байгаа бор кремийн нөөтөөс авсан л хамгийн бор крем нь. Миний ад төрсөн ч гэсэн ер нь миний авснаас жоохон цайвартай байгаад ийлээ. Монголоос хаанаас аягүй гоё тийм бор крем олж болтгийг та бүхэн надад хэлээрэй. Тэгээ одоо ингээд сайхан тушаад очнаа. Би магаз ингээд шавтаа авсан магаз би ингээд бүр нилээн борлцсон байхгүй. Гэхдээ бор дээр харалцсан юм байна. Яа нүрэ бодсон чи бүр ядарчлаа. За одоо тэгээд тэн тавина. Энэ бол нөгөө Cloud9-аас авсан Daisy гэх хамгийн бор тэн байгаа. Тэгээ надад энээс өөр тэн одоохондоо таалагдахгүй байгаа. Тэгээ тэний. За эхлээд суур бор өнгөөр эхэлнэ. Тэгээд энэ гаднаас нь ийшээ нүдний ухрахаар ингэж би бөөрийг хэлж тавих хайгуу дуртай. Айгуу гоё жид тавигддаг. Одоо нөгөө суур бэлэн одоо ингээд болохоор энэ гүн бор өнгийг авчаад жоохон өнгө мэдэг. Би уун гоё ингээд бас тогтож байгаа гоё тийм зөөлий ягаамаа өнгөрч юм буудыг гэж ботхоор заяа. Би ингээд бор арьстай болохоор тэр юм уу эсвэл тод боддог болохоор тэр юм уу нэг тийм яганаар ботхоор уйлцсан шиг. Яа шимжгөө уйлцсан өгч харагдаад дээр хөвгөлтэй харагдаад идэв. Тэгээд би тэр ягаамаа зөөл өнгөр бод чаддгүй. За одоо нэг юм галзуу байдалтай харагдсан заяа. Тэгээ би энэс цаашаагаад тэгж энэ жижигхэн багсаараа ингэж таарамааргүй болохоор том багсаар сайхан тааранаа. Тарчиж байгаа. Одоо нөгөө за ингээд суур тэн тавилт болчлаа. Одоо штэ пүдэртнэ. Тэгээ би болохоор ийм setting powder буюу юм ундаг пүдэр хэрэгэлдэг. Тэгээ энэ нь болохоор ийм өнгөгүй пүдэр байгаа. Тэгсэн ч гэсэн ерөөдөө олж хон цагаан болчихдээ. Тэгээ ихэндээ цагаан байж байгаа дараа нь гой сүүл рүү шингээд ер нь кремний ч өнгө ордог байхгүй. Тэгэхээр бас жоохон хүлээцтэй байгаарай. Тэгээ миний эргэлдэг болохоор энэ брэндийнхаа нэрийг дандаа мартна ажиждаг. Beauty Creation тий. Энэ болохоор Digim Beauty зарагддаг. Тэгээ үүний хувьд айгуу дайгуу 36 мянга ч тийм их байдаг. За одоо нөгөө baking буюу одоо хацар дээрээ ч юм уу нүднийхээ ухрахад ингэж тавьж байгаа болохоор чамд ийм пүдэрний спонж хэрэгтэй. Пүдэрний спонж хэрэгтэй. Тэгээ би болохоор энэ таган дээрээ тавьж агаад тэгээ ингээд дараад тэгээ илүү үлдсэн хэсгийг ингээд тагнаас нь ингэж хусаад ер нь тэгж тавих айгуу дуртай. Тэгээд хамгийн ихэнд болохоор тухнаасаа биш би доотлол нүднийхээ доотлоос эхэлдэг. Ингэж эхэлдэг. Тэгээд нөгөө талдаа тэгээд дух ирүү. Пудрыг ингээд төрчихсөн байх үедээ хуушир хийж байгаа ч юм уу, гурил зурж жаад гурилаа нүүрэн дээр хасгацсан юм шиг галзуу харагддаг. Тэгтээ яах вэ? Та trust the process гэдэг шүү дээ. Үр дүнд нийт хэрэгтэй. Тэгээд ингээд сайхан тараасан гурилаа явуулаа. Ваа. Гурил төрхсөн цагаан өрөндөө арай жоохон сүүлрээ оруулж өгөх гээд сүйдэ төрхнэ. За миний сүйдэ төрхтэй багслахаар ийм жоохон далид багс үүдэг. Иймэрдүү тийм аа. Тэгээ би энэ багсаараа ингээд цахаа авч байгаад. Тэгээ өмнө нь л Америк одоо юм мейкап инфлюенсер үзээд дандаа энэ доор тавьдаг гэсэн хэрэг. Одоо Монгол хүн чинь илүү юм шанааны ястай учраас шанааны ясан дээрээ тавьж өгөх хэрэгтэй. Тэгжиж тийм нарийнхан нүртэй харагдана гэсэн Монгол мейкапчт маань. Тэгээ бас аргагүй ч үстэй уусаа ингээл YouTube хөгжөөлтэй одоо тухайд ингээл
нүүр бодгаар гарч ирж байсан хүмүүс чинь бүгд л тэгэл барууны л хүмүүс байсан. Бүгд Америкууд байсан, эсвэл одоо юу гэдэг чи тэ арай тийм хөгжил дэвшилтэйгүр болсон хүмүүс байсан болохоос арахгүй байх. Тухайд бас яг 2016 оны үед 15 оны үед тэгж мейкап YouTube хийдэг монгол хүн бол цөөхөн 1-2 бол байсан бас тэрийг бол санаж. Гэхдээ айгу цөөхөн байсан. Тэгээ айгу тийм entertaining бичлэг бол хийдэг байсан байхгүй. Одоо л айгу олон болцсон. Тэгээ тэр хүмүүсээс сайхан зөвлөхөө сургалт рeel юу гэдэг те юм минь үзээд гоё яа нөө юм хөтсөн. Окей. За одоо учиртай боллоо. Одоо энэ дээрээ штэ. Biz нөтөөс сая Таиланд явах өмнө авсан байхгүй юу? Ийм хацар өнгөлөгч авсан. Би тэгээ Таиландд аюу гой тийм наран түлэгдсэн юм шиг луг бүрдүүлэх гэж бодоод ийм арай оранж авсан. Өмнө ч гэсэн миний хэрэглэжсэн оранж байсан учраас би тэгээ энийг өмнөх шигээс надад аюу их ингээд дээр нь багсаар явуулсан чинь амар пигменттэй заяа. Тэгэхээр маш сайн пигменттэй хацар өнгөлөгч учраас би зөөлөн тогшсон дээр. За нүдэн дээрээ тавьдаг саа болохоор би дандаа энэ хоёр саанаас ашигладаг. Нэг нь арай цайр дөө, нөгөөх нь арай тийм бор. Энэ хоёр болохоор арай л нэг тийм сони эффект өгдөг. За нүдний саа болцсон. Одоо нүрэндээ гэрэл өгнө. Би сая Таиланд явахдаа өөртөө ганц бэлэг гэдэг юм Dior-ийн саа авсан. Тэгээд энэ саагаа тавиад. Гэтэ энэ саа ингээд ягаан цэнхэр цагаан ингээд өнгө харагдаж байгаа. Гэтэ бүгдээрээ цэнхэр туяатай заяа. Ер нь бол цагааны дүрхсэн цэнхэр туяатай, цэнхрийн дүрхсэн цэнхэр туяатай, ягааны дүрхсэн ч цэнхэр туяатай. Би тэрийг мэдээгүй заяа. Цагаанаас нь дүрхчээ. Тэгээ цагаан харагдаж байгаас үгүй энэ бол цэнхэр туяатай за. Тэгээ тухайд нөгөө нэг юм моолын гэрэлд сонгож хасаалахаар амар гоё гялцад гоё байсан байхгүй. Яг ингээ нарны гэрэлд харангуй цэнхэр туяатай байсан. Тэгэл амар дээрээ тавьчих. За. Би ингээд өнгөөрөө гардаг гэж утсан чинь цэнхэр туяатай. Тэр нэг Монгол мөнгөөр 250 мянгаас юм хаа. Тэгээд Dior нэрээ шинжилэлт хийгээд саваа юм болгоцсон байлээ. Контур сармусны бодог хэм сармус. За контурны үед гэвэл нөтийн мат контурыг ашиглаж байгаа. Мат заа. Тэг миний контур тавилт бол тэгээд нэг сүртэй биш ээ яах тэл. Ихтлийнх юм одоо нөгөө талаа. Би өнгийн контурт айгу дуртай. Энэ маань хөрх юмтай муудаал ах өнөөдөр штэ. Цэнгэр өнгө тавьчихсан. Би уусаа цэнгэр өнгөт хамгийн дуртай байхгүй юу. Тэгээд дуусч юм дөө баг. Өндөр бүтэн тавихгүй зүгээр яг сүүл хэсгээр нь тавьчих гэж бодлоо. Сармасаа боддог. Энэ л хаар миний их дүүрээс авсан сармас боддог. Оо яах вэ? Гэтэ яах вэ? Сармас зүүцгээ. Миний өмнө зүүжсэн сармасууд бол энэ хоёр сармас байна. Арай урт. За одоо миний зүүх гэдэг сармас болохоор энэ богинохон сармас наа. Сармасанда сармасны цаваагаа түрхсэн тэгээ айгүй сайн хүлээн. Ер нь айгүй сайн хүлээн. Сармасны цаваа маань жоохон хатсыгээ тэр үед наах хэрэгтэй. Одоо хүлээх зураа оруулаа боднаа. Тэг би оруулэхдээ хүнсүний орондоогоороо хүрээлчтэй. Үдээ тад бодож байгаа учраас нөгөө дараахан буюу нүүд өнгөөр оруулаа бодъё. Жоо хагас мат байгаа. Тэгээ хатаад ирэнгууд нь гласс түрхчихлээ. Өнөр ийм гласс авсан шүү дээ. Авсан ч гэдэг дээр хавцаасаа одоо л хэрэглэж байна. Нүүд косметиксээс бас ийм нүүд маягийн гялцаад гэж байна. Ингээд юм л баяртай.